За, Eagle News дээр суугаад харуулan хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр хилцүүлгийн нэвтрүүлэг маань одоо та бүхэнд хүрэх гэж байна. За, өнөөдөр бид хөгжим бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх боломжийн талаар ярилцахаар студиуд зочид ураад байна. За, манай өнөөдрийн зочин мэрэгсэн мэрэгжил сургалтын төвийн захирал Дайрмаа. За, мөн хүүхдийн номын зохиогч Отгон Туяа. За, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн гүйцэтгэх захирал Осор Жалам нар хүрэлцэн ирсэн байна. За, ингээд зочтой хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Өнөөдөр дөрвөлөөс маш чухал сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Тэгэхээр хөдөлмөрлөх эрхийн талаар ярилцахаас өмнө би нэг зүйлийг та хэдээс асуумаар байна. Сүүлийн 10 жилээр одоо бүгдөө харъя л да. Ер нь сүүлийн 10 жилд за ер нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүү бид эргэж гисэн нийслэл Улаанбаатар хотод гэрээсээ гараад ажилдаа очиход ч юм ингээл тулгамдж байгаа асуудлууд байгаад байна те нийтлэг одоо төгжрөл байдаг юм уу утаа гэж бидэнд ингээд маш олон асуудлууд байгаад байна. Яг одоо хүн бол те эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энэ амьдрах эрх маань одоо ер нь хэр баталгаажиж хангагдаж байна. Энэ тал дээр та бүхэн бас өөрөөсийнхөө санал бодлыг хуваалцаач гэж бас хэлмээр байна. За, Утган Туяа зохиогчоос би эхлэмээр санагч байна. Мэдээж ингээд хууль тогтоомжууд нь хүртээмжийн тухай хууль одоо ингээд гарах гэж байгаа. Шинээр ингээд засгийн газрын хуралдаанаар орох гэж байгаа гэж би дуулсан. Тэгэхээр хүртээмж гэдэг чинь өөрөө ер нь бол ингээд хүн болгонд те жижиг хүүхэд бай, хүүхдээ төрсөн ээж өндөр настай одоо төр одоо өвдсөн байгаа хүнд ч юм уу те хүн бүхэнд л хүртээмжтэй байх юм бол тэр чигээрээ бүхэнд хүртээмжтэй байдаг гэдэг ийм одоо тодорхойлт байдаг. Одоо баруунд бол намайг бол би бол одоо Ослын улмаас юм тэрэгнэртэр суух болсон л да. Тэгээд тэр үед л яригдчихсэн одоо тэгэхээр одоо бараг 24 5 жилийн өмнө гэсэн үг л дээ. Тэгээд баруунд бол одоо ийм хотоо одоо тэрэгнэртэй хүмүүст хэрэг хүртээмжтэй байна гэдгээрээ шалгадаг. Тэгээд тэр хүмүүст хүртээмжтэй байх юм бол тэр хот нь өөрөө одоо number 1 гэж явдаг. Одоо олон улсын үнэлгээгээр тэгэхээр тэр өөрөө одоо биднэрт тусгайлсан юм хийгээд байгаа юм биш шүү дээ тий. Тэгэхээр тэр өөрөө ингээд одоо хинч явхад ингээд юм хүртээмжтэй болж хоёрч ирж гин гэсэн үг. Тийм одоо үр дүнд хүрж гин гэсэн үг. Тэгээд ийм одоо үзүүлэлтийг бол намайг одоо Осло орсны дараа бол айгүйх яригдчихсэн. Телевиз тэрээр яригдчихсэн. Тэгээд их одоо тийм их зөв одоо үзүүлэлт юм байна да гэж би бодчихсон. Тэгээд одоо өнөөдөр бас энийг бол хүмүүс улаас айгүйх ярьж байна л да. Гэхдээ бол одоо манай Улаанбаатарт бол асуудал бол айгүйх одоо би юунаас нь эхэлж одоо бараг хэлхээ мэдэхгүй те гэрээс архаас ахуулаад асуудал байдаг. Одоо манай байранд шатууд байдаг ч юм уу те. Тэгээд ингээд одоо юу гэдгийг ингээд дахиад нэг өөр газар очиход дахиад шаттай лифтгүй байх ч юм уу те. Тэгээд эсвэл одоо нэг ийм одоо өөрсгөний газар орлоо гэхэд олон нойлууд байгаа хэрнээ нэг талд нэг арай томоохон те тэрэгнэртэй өнд хүртээмжтэй нойл хийчээгүй байх ч юм уу те. Эсвэл ингээл хаалх нь ингээл бүр нээгдэхгүй бүр ингээл амар том хүчээр ингэж нээгддэг, хаагддаг. Тэгэл заавал ингээл ийм өндөрлөг ингээд дандаа шатаар гардаг энэ төр ийм байрлал байгууламжууд бол манай хотоор бол ерөөсөө дүүрэн байна. Ер нь бол стандарт гэдэг чинь бол ер нь одоо юу гэдгийг налуу бол 12-ийн өндөр одоо урттай те 1 метрийн өндөрт бол 12 метрийн урттай юм налуу хийх ёстой гэл энийг бол бид нар бүгдээрээ бараг шахан мэддэг. Гэхдээ энэ стандарт бол хамгийн наад захын зүйл гэдгийг бол бас айгүй анхаарах хэрэгтэй. Ер нь бол ингээл бид нар ингээл бүгдээрээ л ингээл ийш тийш явж ус үзээд нь штэ тий. Тийм одоо барилга болгоно тийм өндөр одоо ингээл шатаар заавал гардаг энэ төр байдгүй тий. Ерөөсөө л ингээд нэг давхраар ингээл зүгээр амархан ингээл ороод явцдаг. Тэгээд энэ бол өөрөө хүртээмж байдаг. Ямар ч хүн ингээл амархан заавал ингээл шат руу мацаал ороо ягаал ингээл гарчаад буцаад ингээд шат руу буугаал тий ингээд одоо хүүхдэд түрээл юмаа барайл энэ төр ингэдэггүй одоо жишээ нь ингээл хамгийн амархан жишээг ингээл бодъё л да одоо ингээл тий одоо ингээл гадны ингээл моолуудыг ингээл бодъё л да бүгдээрээ ингээл нэг давхар зүйдэг тий ямар ч юу байхгүй шатаар гардггүй тий эн чи өөрөө худалдаа авахчдад амар ээлтэй байдаг байхгүй тий бүгдээрээ юмаа түрээл ингээл машиндаа явчаал юмаа хийгээл ингээл явж जैन тий энэ бол өөрөө одоо ийм ээлтэй орчин гэсэн үг. Тэгэхээр манайд одоо тэгэхээр эсрэгээрээ одоо ямар байна гэдгийг л ер нь бол одоо ойлгочих хэрэгтэй. Тэгээд би бол үнэхээр хэлэхэд бол жоохон хүнд байна. Тий. Ер нь өөрчлөгдсөн гэж харж байгаа сүүлийн 10 жилээр харахад сайжирч байгаа. Яг хандлага ойлголт бол мэдлэг бол их сайн төгж байна. Гэхдээ яг гүйцэтгэл бол байхгүй байна. Шинээр барилга баригдаал байна тий одоо засвар үйлчлэгээ хийгдээл байна. Тэгээ засвар хийж байгаа ч гэсэн ингээл нөгөөхөө хийхгүй байгаад идэх. Тэгээ яагаад чинь тэгэл би одоо хувь иргэний хувьд ч одоо тэрэгнэртэй иргэний хувьд ч бай тий бас төрөмс байгууллагын бас салбарт бас би бол 10 жил гарan ажиллаж байна. Тэгээ ийм хувьдаа ч гэсэн ингээд
хүмүүст ингээд одоо болохгүй бол би бүр заавал хэлж гарч явдаг. Тэгээд ойлголоо л гээл тэгдэг. Тэгээд хандлага ойлголт бол харьцангуй нэмэгдэж байна. Энэ бол бас нэгдүгürt нийгмийн дагаж байна, хоёрдугаарт бол энэ сошиалын бас одоо хүртээмж биднэрт бол манай нийгэм Монгол улсад бол бас их нэлээд хүчтэй орж ирсэн гэж би боддог. Тий. За дайрын манд захирал Тэгээд дэд бүтцийн хувьд бол бас нэлээд ийм асуудалтай байгааг бол сая ятган туяа ихч маань бол ярьлаа. Ер нь бол бүхэл хүн дээлтэй бүхэл хүн тэрийг хэрэгжилж болох үс байрлуулах боломж бол ер нь бол бүгдэнд нь байгаа тий. Тэгээ одоо юу гэдгийг тэрэгцэртэй иргэнд зориулсан налуу шат хийчлээгээд нөгөөх нь бүр баг зүгээр би явсан ч ингээд унахаар тий халтраад баг бэртчихээр тийм хэмжээний зүйлүүд бол бас дэд бүтцийнхаа хувьд бол бас байгаа тий. Тэгээ мөн одоо бас зөөлөн дэд бүтц гэж ярьдаг ойлголт хандлага бол бас нэлээд гайгүй нэмэгдэж байна. Тэр талаар бас нөлөөллийн ажлууд бол бас Монгол улсын хэмжээнд бас нэлээдгүй сайхан хийгдэж байгаа л гэж бодож байна да. Тийм. Намны хувьд болохоор тийм муу адилхан л да. Хүртээмж гэж одоо хүртээмж гэх юм бол одоо маш олон талаас нь одоо харах хэрэгтэй. Наацх нь бид нарт одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнжөө бусад зорилттой бүлгийн одоо иргэдэж бай тээ. Жишээл бодлогын хүртээмж хэрэг байгаа юм тээ. Магадгүй бодлого талдаа юм уу эсвэл нөгөө яг за хууль бодлого талдаа одоо ингээд ерөнхийдөө ойлголтыг аваад нийгэм өөрөө ойлголтыг аваад энэ бодлого талдаа бол аягуулсан оруулж өгж байгаа сүүлийн үед яг нөгөө нэг тийм хэрэгжил талдаараа одоо бид нар анхаарах хэрэгтэй. Тийм ер нь тэгээд тийм одоо дэд бүтцийн хүртээмжийн хувьд гэхэд дэд бүтцийн хүртээмжийн ойлголт байгаа. Тэгтээ стандартыг мэдгүй байна. Тэ стандартыг стандарт бус одоо налуу зам стандарт бус одоо энэ дэд хийгдсэн одоо дэд бүтцүүд бас зөндөө харагдаж байгаа х тий. Гэхдээ бид нар зүүн нэг яг ингээд дэд бүтц гэж юу яг стандарт гэж юу юм гэдэг зүйлийн талаар сайн ойлголтгүй стандартын талаар ойлголтгүй хүмүүс энгийнүүдээр харахад эн чинь одоо яг энэ одоо юу хин тий хүртээмжтэй байдлыг хангаж байгаа юм байна гэдэг байдлаар өнгөцгөн байдлаар харна тий. Яг тэр бий болгоцсон стандартын бус дэд бүтцээр явангууд нөгөөх маань дэд бүтц болж чадахгүй байна. Нөгөө яг хэрэглэх ёстой тий зорилтууд бүлгийн буюу за төр хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүс ээж болно тий хүүхдээ төрөө явж байгаа ээж тий гэх мэтчлэн хүмүүс гэх мэтчлэн эдгээр хүмүүст яаж юм гэхээр нөгөө стандарт бус чинь болохоор эргээд хайрын хөрөнгө саад болоод эхэлж байгаа гэх мэт. За ийм л бодлоо. Миний хувьд нэмж хэлвэл стандарта одоо харьцангуй одоо ингээд нөгөө сошиалар бол ингээд стандарт гэж юу юм гээл тий ямар стандартын ингээд ингээ хаагаад ирэхэд гараад ирдэг болчлоо штэ. Тэгэхээр энэ бол олж авахд бол хэлбэр болцсон. Харьцангуй гэхдээ яагаад барилгууд одоо мэдсээр үжиж тий бид нар стандартын дагуу барих ёстой хийх ёстой гэдгийг мэдсээр үжиж хийхгүй байна гэдэг чи өөрөөсөө одоо нэгдүгээр сэтгэл гарахгүй байна тий хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Тэгээ хууль нь өөрөө бас ингээд зүгээр хууль гарчаад одоо юу гэдэг тэрийг ингэхгүй бол одоо торгоно зөвхөн шийдгэн ч гэдэг юм уу те ингээд нэг иймэрхүү хөнгөн байдлаар те даргалдах одоо тэр одоо журмуудыг нь сайн одоо баталж өгөхгүй те хэрвээ ингэвэл хэрвээ ийм асуудал үүссэн байх юм бол одоо юу гэдэг ингээд ийм байдал одоо ингэн одоо тухайн компанид одоо ийм асуудлууд үүсгэн хэрвээ энийг зөвшөөрсөн байх юм бол те зөвшөөрөөд улсын комиссн авсан байх юм бол ийм асуудлууд одоо ажил албан тушаалаас нь гаргах те ингэн гэдэргээ ийм одоо дараалсан ийм уялдаатай те ийм одоо бодлогын шин чанарын одоо ийм одоо тохиромжтой ийм юмуд бол маш их дутагддаг учраас одоо барилгууд нь ингээл барайл яаж игээл нэг тийм өндөр стандарт биш юм ингээл хийгээл нөгөө улсын комисстой ингээ хүлээлгээд өгчдөг тий. Тэгээ улсын комисс нь бол ингээл одоо яадаг чи нөгөө тухайн компанитайгаа ярилцж байгаа дараа нь та нар одоо магадгүй ингээд барилгын комисс хүлээж авсны дараа дахиад шийдээд өгөөрөөч гэдэг юм уу одоо би мэдэхгүй шүү дээ тий. Иймэрхүү байдал арч өгчтэй юм уу мэдэхгүй. Ингээл ямар ч байсан ингээ хүлээгээд авцсан байдаг. Энэ барилгууд чинь ашиглалтанд орсон барилгууд чинь бүгд комиссаар авчсан шүү дээ. Орсон. Тэгтээ одоо ихэнх нь ингээд стандарт биш байгаа дээ тий. Тэгэхээр энэний өөрөө ингээд зүй тогтол одоо энэ дүрм журм энэ одоо зохион байгуулалтын асуудал маш сул байна л гэсэн үг. Одоо нийтлэг бид нэр ярьж байна тий. Тухайн хүний бэрхшээл болгоноос шалтгаалаад гэрээсээ магадгүй ажил руугаа эсвэл одоо сургууль руугаа явхад тулгарч байгаа бэрхшээлүүд харилцан адилгүй өөр байгаа л да. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол ажил хийх сонирхол бол их байдаг юм байна гэд манайхс одоо мэдээ сурвалжлага бэлдэж байгаа тэгэхээр ярьжсэн л да. Тэгэхээр одоо тухайн одоо гэрээсээ гараад ч юм уу те за сургалтын төв байд юм уу за эсвэл ажил дээр орчиход энэ бэрхшээлүүдэд даван туулаад очиход яг ингээд ажлын байрны олдцсон нь бас яг нэг талдаа бас ямар байдгийг те эхлээд тэд нар шууд бас ажилд ороход хүндрэлтэй эхний ээлжинд нөгөө сурах
сургах асуудлаас их чухал байдаг. За зарим иргэд маань өөрсдөө хүртэл өөрсдөө ажлын байр бий болгож байгаа сайн жишгүүд ч гэсэн эндээс харахад байна л да. Тэгэхээр яг эхлээд нөгөө сургалт талаас их сонирхмоор байна л да. Ер нь нийтлэг одоо ямар чиглэлээр ер нь сурах боломжтой байдгийг те эргээд магадгүй ажил олгогчдын зүгээс магадгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг те нэг иймэрхүү ажлын байран дээр авах сонирхол байна. Та хэд нэг иймэрхүү байдлаар сургаадах боломж байна уу гэдэг одоо харилцаа хандлага талаас ямар байдгийг энэ тал дээр та хэд манаас өөрсдийнхээ байр суурийг хэлэх. За тэгэхээр бол ер нь бол одоо юу гэдэг 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Үүнээс нь 20 мянга орчим л яг хөдөлмөрлөд байгаа. За тэгээ ер нь бол сурч хөгжих тал дээр ихээр яг одоо ингээд аж ахуйн нэгжүүд бол айгүй хөрх ойлголттой болоод бид нар одоо квота анхмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн аваад ажилуулмаар байна гэдэг ингээд бас эрэлт бол бас сүүлийн жилүүдэд бол айгүй сайн нэмэгдээд байгаа. За гэтэл бол бас яг таны хэлсэнчлэн яг одоо юу гэдэг нь ерхий боловсролын тэгш сургаан хамрахад хамрагдаж чадаагүй хүмүүсийг шууд аваад бид нар хөдөлмөрийн зах зээл дээр гаргана гэхэд бас асуудалтай. Тийм учраас бол одоо юу гэдэг нь хөдөлмөрийн харилцааны наад захын одоо ойлголт хандлагуудыг өгөх одоо жижиг ур чадваруудыг бид нэр олгож ээж ер нь бол хөдөлмөрийн зах зээл дээр бол гаргах тийм одоо шийдвүүд бол байгаа. За одоо бол бас сүүлийн жилүүдэд бол яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн мэрэгжил олгох төр сургалтууд явагдаж байна те мөн одоо инрэл мэсүүд байна. За мөн одоо сэргээн засалт мэсүүд гэл ингээл бас мэрэгжил олгоод хөдөлмөрт бэлтгээд явж байгаа бас яг бол бас одоо урт хугацаанд бол бэлдээд явж байна. За төрийн бас байгууллагуудын хувьд гэх юм бол за яг богино хугацаанд бэлтгэх, за богино хугацаанд бэлтгэж тухайн хүний ур чадвар мэдлэг ойлголтыг хандлаж чадамжтай хүмүүсийг нийгэмд бас гаргах тийм бол бас зорилтууд хүрээнд бол бас ажиллаа явж байна. За тэгэхээр ер нь одоо юу гэдэг таны асуусанчлан те ямар чиглэлээр гээд ингээд аваад үзэхэр те хүн болгон одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээл гээд байгаа боловч яг одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй эсвэл нэг аутизмтай хүний мэддэг гээл би одоо аутизмын талаар мэддэг ойлгодог те тэр хүн тийм ажилд охирно гэж хэлэх бол ямар ч боломжгүй. Тэгэхээр бол бүх хүн өөр учраас тухайн хүмүүст нь тохирсон одоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэлгээг нэглээ хийлээ те хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээг хийлээ. Тэгээд мөн одоо тухайн хүмүүстээ хувийн төлөвлөгөө боловсруулах гэдэг бас шинэлэг үйлчилгээнүүд бас нэвтрээд бол бас хэрэгжээд явж байгаа тий. Өсвөрч ойлгомжтой. Тийм сургалтын талаар гэх юм бол ер нь бол одоо мэрэгжлийн сургалтууд урт хугацааны дипломтой мэрэгжлийн сургалтууд бас байна. Тэгээд төр мэрэгжлийн сургалтууд бас байгаа тийм 45 хоногийн 20 тийм төр сургалтууд байна. Тийм тэгээд нөгөө яг Дариман багшийн хэлдгээр тийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн зах зээл дээр гаргах зохиц хөтөлбөр гэдэг энэ 2025 оноос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс одоо зохион байгуулад энэ төрийн бас байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгэж байгаа. За энэ зах зарах хэмжээндээ болохоор ямар үйл ажиллагаа вэ гэхээр одоо хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр гаргах богино хугацаанд гаргах хөдөлмөрийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ буюу одоо хөдөлмөр эрхлэх чадамжийн үнэлгээ хийгээд одоо чадвах суулгах одоо сургалтуудад хамруулад хөдөлмөрт бэлтгэх сургалтуудад хамруулад дунд хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр гаргах тэгээд урт хугацаанд одоо хөдөлмөрийн зах зээл дээр гаргах халамжийн ажлын байр гэдэг ийм 3 хөтөлбөрийн дагуу сургалт хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулаад энэ жил хөтөлбөрт суугаад хэрэгжээд явж байгаа. За өмнөх жилүүдэд гэх юм бол ерөнхийдөө бол богино хугацаанд хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлээд хөдөлмөрийн зах зээл дээр одоо гаргадаг гэсэн. Тэр үед ямар байдаг вэ гэхээр нөгөө доктортой хөдөлмөр эрхлэлт айгүй бага байдаг гэсэн. Тэр нөгөө хүн чинь мэдээж ерөнхийдөө одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яг ингээд бүрэн боловсралтай тий үнэхээр одоо бага дунд сургуулаа төгсөөд ихтэй сургуульд орсон ийм одоо бүрэн боловсралтай хүмүүс одоо бага байдаг юм үү тий боловсролын хувьд бол бага байдаг. Тэгээд шууд одоо ингээд тэр тухайн хүмүүсийг баг богинохоо одоо 2-3 хоногийн сургалтанд хамруулад одоо хөдөлмөрийн зах зээл дээр гарахаар тэр хүмүүс маань ерөнхийдөө ажил дээрээ одоо филдэг асуудлууд доктортой хөдөлмөр эрхлэлт одоо доктортой хөдөлмөр эрхлэлт бий болох нь одоо бага байдаг. Харин одоо энэ 25 оноос одоо яг энэ зах зарах хэмжээ хэрэгжүүлснээр урт богино дунд хугацааны ийм 3 одоо шатлалтаагаар хөдөлмөрт бэлтгэхэд хөдөлмөрийн зах зээл дээр гарснараа илүү доктортой хөдөлмөр эрхлэлтийг бас бий болгох үндэс болж байгаа.
Төгөөрөө дамжуулж ямар хуу байдлаар ер нь бэлдэж танах төв дээр ер нь манайх бол одоо мэрэгжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ буюу дунд хугацааны одоо бэлтгэх ийм үйлчилгээ явуулж байгаа. Тэгээд зүгээр одоо дунд хугацааны мэрэгжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ маань яадаг вэ гэхээр одоо тухайн хүн хүрээд ирлээ тий. Тэр тухайн хүнийг одоо АСЭ буюу үйлдлийн одоо хөдөлмөрийн үйлдлийн чадамжаар үнэлээд энэ хүнд одоо тодорхой хэмжээний ямар чадамж байна. Энэ хүний бэрхшээлийн онцлог нь одоо яг юу вэ те? Энэ хүнд тухайн хүний одоо хүсэл сонирхол дээр нь тулгуурлаад ингээд тэр бүх одоо зүйлийг нь тодорхойлоод арга гэр одоо бүхэл байдлыг нь тодорхойлоод тэгээд тухайн чадамж болон бэрхшээлийн онцлогт нь тохируулаад тэр хүнийг хөдөлмөрт бэлтгэх гэсэн. За хөдөлмөрт бэлтгэхээр одоо наазах нь за ер нь бол ингээд нөгөө нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцдог одоо ажил хөдөлмөр дээр тогтворгүй байдаг ч юм уу те өмнө нь хөдөлмөр эрхэлж байгаагүй одоо ийм тухайн хүмүүс байх юм бол нөгөө тасан цогцох те хөдөлмөр эрхлэх тасан цогцох байдалд нь бэлтгэх гэсэн үг. Магадгүй одоо цаг байруулж сургах те тэгээд одоо бэрхшээлээс зарим хүмүүс одоо бэрхшээлээсээ ичин те бэрхшээлээсээ ичгүй одоо нийгмийн амьдралд бэрхшээлтэйгээ бүрэн дүүрэн оролцох те нийгмийн амьдралд одоо цаашдаа ингээм амьдраад явах те магадгүй нөгөө сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй бол сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэх мэтчлэн байдлаар ингээд шат дараалтаагаар тухайн хүнд төлөвлөгөө боловсруулад тэр сургалтуудаа хамруулад тэгээд энэ хүн маань за ерөнхийдөө ийм ур чадвартай за ингэж бэлтгэлээ одоо ер нь хөдөлмөрийн зах зээл дээр гарахад бэлэн боллоо гэсэн үедээ бид нэр тодорхой хэмжээний чиг баримжааны одоо хөдөлмөрийн хууль эдэм хөдөлмөр эрхлэлтийн талаарх одоо яг хуулийн талаарх те энэ мэдлэг ойлголт хөдөлмөрийн гэрээний талаарх ойлголт чиг баримжааны сургалтыг өгөөд хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр дээр гаргадаг байгаа. Отгонд бай зөвхөн яг энэ хоёр болохоор яг өнөөдрийн одоо нөгөө байдлуудыг ярьж байна тий 25%-ийн хувьд ямар өөрчлөлт гараад байгаа ингээд миний хувьд болохоор яг ингээд дандаа бодож явдаг зүйл болохоор босрал дээр их анхаармаар санагддаг. Хүүхдийн босрлыг аягүй чанартай болмоор санагддаг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй одоо юу гэдгийг хавсарсан бэрхшээлтэй ч юм уу одоо хүндөвтөр бэрхшээлтэй хүүхдүүд байна штэ. Одоо зөвхөн одоо юу гэдгийг ингээд тэрэгцэртэй сухаас гадна тий одоо өөрөө толгоогоо удирдах чадахгүй ч юм уу гараа удирдах чадахгүй ч юм уу хэл ярианы давхар бэрхшээлтэй байх ч юм уу ингээд давхар бэрхшээлтэй энэ төр хүүхдүүд бол тусгай сургуулиуд сурдаг. Тэгээд тусгай сургууль сураад тусгай сургуулийн одоо тэ нөгөө босрал өгч одоо хүртээж байгаа тэр хүртээмж одоо босрлын чанар одоо ямар байгаа гэдгийг бас эцэгчүүд бас нэлээд асуудал болгож ярьж байна л да. Тэгээ одоо нөгөө програм нь одоо юу гэдгийг нөгөө олон хүүхдэд ажиллах те туслах багш нарын одоо орон тоо цалин одоо байх байгаас багш нар одоо цөөн байх ч юм уу те яг одоо ийм мэрэгжлийн одоо тусгай сургуулаар ч гэсэн хүүхдүүдийг мэдээж сургаж бас болно шүү дээ тийм ээ шаардлагатай. Гэхдээ энд өөрөө нөгөө хүртээмжтэй байдал багш нарын одоо тэр нөгөө сургалтын одоо тэр чанарын ч гэдэг юм одоо ийм асуудлууд бол одоо байсаар агаад ирсэн. Тэгэхээр нөгөө хүүхдүүд бол одоо зарим хүүхдүүд эцэгчүүд бол тааралт тэгж хэлдэг. Манай хүүхд бол одоо уншиж хүчиж чадах уу? Тэ одоо 6 дугаар анги төгссөн, 8 дугаар анги төгссөн гэдэг муухан чаднаа тэр гэж хэлж байгаа байхгүй юу? Тэ муухан чадна яг өөрийнхөө үсэн генермиг ч чадна одоо юмудаа хэлж одоо өөрийгөө илэрхийлж чадна ч гэдэг юм уу те ангийнхантайгаа бас ингээд харьцаж сурсан ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдийг хэлэх нь бас их олонтой байдаг. Тэгэхээр яг тэр орчиндөө л одоо сураад байна гэсэн хүүхдүүд нөгөө програмаараа л хуучин програмаараа л яваал те багш нь одоо тэр юунда одоо өөрийнхөө арга зүгээр өөрийнхөөс одоо юугаар хөтөлбөрөөр одоо ингээд яаж игээл хүүхдүүдээ ингээд одоо сургаал байна гэсэн үг нэг багш л ингээд ажиллаал байна гэсэн үг. Гэтэл тэн дээр чинь одоо зөндөө олон тусламж одоо дэмжлэгүүд байх хэрэгтэй шүү дээ. Одоо хөтөлбөрийн агуулгууд байна те. Одоо төлөвлөгөө гэж одоо өнөөдөр одоо 25 онд нийцүүлэх ёстой гэх мэтлэн тэгээд багш нарын одоо тэр одоо туслах багш нарын өгөөж одоо те ийм одоо зүйлүүд бол байж ш тэр хүүхдүүд бол мэдээж чанарч ирнэ. Тэгэхээр босрал одоо ийм байгаа учраас хүүхдүүд одоо ийм одоо нийгэмш чадаагүй ерхий босрын сургуулиан ингээд төгсөө гарцсан. Тэгээ гэртээ байжгаад одоо бас ингээд одоо 20 нас хүрээд ч юм уу тэр хүн ажил хиймээр санагдана шүү дээ. Орлоготой болмоор санагдана. Гэтэл нийгэмд бэлтгэж эхлээгүй юм асуудлууд ингээд тулгамдаад зах зээлээр гарч чадахгүй, хөдөлмөрийн зах зээлээр гарч чадахгүй байгаад байна. Тэгээд иймэрхүү зүйлүүд л одоо бодогдож байна да. Тэгээ 25 онд бол яг харьцангуй бас их өөр одоо энэ манай хоёр
энэ хоёр зочдын маань ярьсан одоо хөтөлбөрүүд гарч ирсэн л дээ. Хөдөлмөрийн яамны гэр бүл хөдөлмөрийн яамны харьяа одоо манай хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлаг түүн дотор бас нөгөө хөдөлмөрийн төв гэж байдаг. Хөдөлмөрлөлтийн төв гэж яасан. Би болсон. Тэгээ энэ төвөөс бас энэ хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Тэгээ энэ төв дээр одоо энэ одоо манай хоёр зочны одоо ярьж байгаа хөтөлбөрүүд бол ингээд явагдаад бас эхэлсэн гэсэн үг. Тийм. Тэгээд энэ бол гэхдээ эхний жил шүү дээ. Зөвхөн эхний жил явагдаж эхэлж байгаа нь бол туршилтын байдалтай тий. Тэгээ энэний ард одоо бид нар өөрсдөө төрийн бас байгууллагууд өөрсдөө чадах хэрэгтэй. Тэгээ үр дүн гарах хэрэгтэй. Тэгээ дүнэлтээ хийх хэрэгтэй. Тэгээ цаашаа явах хэрэгтэй тий. Тэгээд ийм одоогоор бол хэлэх зүйл бол иймэрхүү л байна. Та бас нэг хүүхдийн боловсролын асуулт гэж ярьсных өөрөө бас нэг хүүхдийн бас номын зохиогч болохоор бас нэлээ энэ тал руу бас хандуулж яриад байна гэж харагдаад байна л да. Энэ талаараа та бас ер нь манай үзэгчтэй бас хуваалцах байна. Тийм би болохоор яг хуу ер нь бол одоо түрүү ярьжсэн олон жилийн өмнө бол ингээд аслын улмаас юм болсон л доо. Тэгээд би өөрөө их тийм урлаг тийм дуртай, тийм урлагаар ингээд тийм жоохон амьсгалах дуртай, одоо гэмтэг байхдаа тийм байсан байхгүй. Тэгээд гэмтсний дараа юу хийх вэ гэж бодохоор ер нь бол ингээд урлагийн талын юм л надад их ойр байсан. Урлагаар илэрхийлэх одоо хүмүүст одоо юу гэдэг нийгэмд одоо ингээд бас их өөр өнцгөөс харуулах те зүгээр ингээд хууль тогтоомж яриад авах штэ ингээд шал өөр өнцгөөс бид нар энэ хүмүүс чинь ингээд яг л энэ дэлхий дээр бид нар ингээд зэрэгцээд амьдарч гэн гэдгийг л харуулах ингээд ийм зүйлүүд хийвэл бас ингээд миний одоо чадах зүйлүүд юм шиг нэг санагдчихсэн л да. Тэгээд төрийн бас байгууллагаараа бол би нөлөөллийн ажлууд бол нэлээд бас хийгдчихсэн. Тэгээ хамгийн сүүлд бол 2019 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр contemporary бүжгийн тоглолт хийжсэн. Тэгээд тэр бол яг ковидын өмнөөсөн болохоор одоо 1000 хүнд ч юм уу тэгээ магадгүй яг нэг 1000-аар үзүүлж чадахгүй хальтаа нэмдэж тодорхой хэмжээгээд 1000-2000 хүнд ч юм уу ингээд үзүүлнэ гэж бодож байсан боловч ковид гараад бол чадаагүй. Энэ бол өөрөө олон улсын бүжгийн contemporary бүжгийн олон улсын тоглолт байсан. Мэргэжлийн бүжигчид тэрэгэн цэртэй бүжигчидтэй хамтарсан. Тийм тэгээд яг иймэрхүү байдлаар үзүүлэх бол өөрөө маш гоё зүйл байдаг. Тийм бас өөр одоо баримттай гэрэл зургийн үзэсгэлэн гаргах баримт хэлцүүлэг одоо баримт кино маягийн юм хийхтэй тэгээд за тэгээд тэрнээс урд бол бас одоо өөр бас зөндөө зүйлүүд байна. Тэгээ ингэж явж байхдаа одоо энэ хугацаанд ингэ явж байхдаа би өөрөө ном зүйч мэрэгчлээ. Тийм тэгээд номтой их ойрхон тэгээд бүр багасаа бас ингээд яагаад ч мэдэхгүй манай 10 жилийн багш бас их сайхан одоо ном их биднэрт сэтгэлд ортол нь ингээд уншиж өгдөг байсан. Тэгээ тийм багасаа тэгж ингээд өсөөд сурцсан болохоор тийм юм уу ном их ойрхон байсан. Тэгээд номоороос дамжуулж хүүхдүүдэд ингээд ойлгуулъя гэж бодоод тэгээ миний одоо 6 номууд бол бас одоогоор бол Монголд бас төдийлөн олон бас гараагүй. Тэгээд гадны одоо орнуудад бол нөгөө хүүхэлдэйн кино энтертэй нэг тэр энтертэй хүүхд оруулдаг ч юм уу те тохионы хэлтэй нэг хүүхд оруулдаг ч юм уу ингээд ийм байдлаар ингээд дандаа илэрхийлсэн юм контент те хүүхэлдэйн кино янз бүрийн юмуд ингээд зүйлүүд явдаг. Тэр ихтэл ингээд тоглоомууд хүртэл ингээд гарцсан зах зээл дээр одоо гарцаа явж штэ те тэгэхээр би тэр талаасаа бодоод тэгээ өөрөө ингээд номтой холбоотой ном зүйч мэрэгчлээ юм болохоор хүүхдийн ном гаргая гэж зах зээл дээр гаргая гэж бодсон. Тэгээ миний ном болохоор өөр дөрүүд байгаа ч гэсэн нэг дөрөнд иргэн зэртэй хөхтэй байхгүй. Тийм. Тэгээд хүүхэд адал явдал уншингаа одоо хүүхдийг ийм найзууд байна штэ байдгийн бэ тий номоор дамжуулаад адал явдал уншчихангууд өөрөө ингээл өөрөө ирэхгүй тэг асуудалгүй тий гэл ийм найзууд байна гэдгийг хүлээн зөвшөөрч байхгүй тий. Тэгээ гол зорилго нь маань л ийм л байсан. Түрүү та хэд яран дээр дуудагсан шин Дарима захирал аж ахуйн нэгж байгууллагуудын хандлага бас нэлээд сайжирсан гэдэг дөрөв дурдж байна. Доктортой ажлын байр гэж ярьж байна л да. За сургаад магадгүй хэд хоног байдгийн урт хугацаанд байна уу, богино хугацаанд байна уу сургаад нэг ажлын байран дээр ингээд зуурчлагдсан ч юм уу те ингээд ямар нэгэн байдлаар очлоо гэхэд дүнгэж очихоос эхлээд магадгүй та хэд бас та болоод те ялангуяа ингээд ойр ажилтдаг хүмүүсийн хувьд тулгардаг бэрхшээлээ ер нь юу гэж хэлтiin. Одоо жишээ нь яг би энэ ярилцлагаар юу гэж хэлэх гэхээр байгууллага болгон дээр магадгүй те альва ямар нэгэн бэрхшээлтэй хүн ирэхэд тэр хүнийгээ бид нар яаж хэрэг хүлээж авчирна, яаж хандаж ажиллах хэвтэй те нийтлэг нэг хэсэг чи бид нар одоо олон улсад олон шин
магадгүй тустай гэж авч үзэхээс нэг л бид нар ингээл байгаа тий. Тэр хүн ингээл ажиллахад ямар нэгэн саадгүй ингээл бүх юм бүрдүүлээл уг нь ажиллах хэрэгтэй гэж бид нар яриад байгаа тий. Тэгэхээр энэ хандлага тал дээр та хэд минь бас өөрсдийнхөө бодол сануулъя. Тэгэхээр юу одоо бид нэр өмнө нь болохоор одоо би жишээ нь хөдөлмөр зуучин байгууллага одоо ингээл манайч хөдөлмөрийн бие ирж гээл явдаг байлаа. Тэгэхэд яг л нөгөө ирж байгаа бүх хүнд үйлчлэгээ үзүүлэл ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн ирлэхлээ ажил олгогчдод хүлээлгэж өгөөл энэ хоёрын одоо тий ажилд орлоо гэдэг тушаал гараад манай үйлчлэгээ ингээд дуустдаг байсан. Тэгээд 2021 онд бол JICA төсөлтийн PAP 2 гэдэг төслөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бичүүлэх төсөл хэрэгжсэн. За энэгээр бол яасан бэ гэхээр ажлын байрны даатгагчуулагч гэдэг одоо шинэ мэргэжил бий болоод бас манай одоо Монгол улсын ажил мэргэжлийн ангилалд шинээр нэмэгдээд ингээд болол бас ажлын байрны даатгагчуулагчийн үйлчилгээ нэвтэрж байгаа. За энэ нэвтэрснээрээ ямар өөрчлөлт шинжилэл гарч байгаа юм бэ гэхээр ерөөсөө бид нар ингээл нөх хөгжлийн бэрхшээлтэй иргэн рүүгээ л анхаарал тэрэнд л тусламж үзүүлэх те хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ үйлчилгээ үзүүлэх юм байна гэдэг. Гэтэл нөгөө талд байгаа аж ахуйн нэгж байгуулагч нь бас яах вэ гэхээр нөх хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт хандлага байхгүй хэрхэн яаж ажилуулахаа мэдгүй юу хийж чаддгийг мэдгүй те гэдэг ингээд тийм байсан. Тийм болохоор энэ ажлын байрны даатгагчуулагч гэдэг шинэ үйлчилгээ маань яаж нэвтэрж байгаа гэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ажил олгогчийг аль алиг нь яг тэнцүү байдлаар үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр одоо юу гэдэг би одоо танаад одоо энэ одоо юу гэдэг эпилепситэй те уун татдаг хүн ажилд оруулахчаал энэ хүний онцлог нь юм шүү гэдэг ингээ ажлын байран дээр нь эхэлж очиод те одоо зөвлөгөө мэдээллийг нөгөөд ингэсэн үед нь ямар тусламж үзүүлэх юм яах юм ингээд тэр талаар нь бас мэдээллийг нь айгуу сайн бас өгдөг тийм үйлчилгээ. Тэгээ ер нь манай Монголд бол бас ингээл хууль эрх зүйн хүрээндээ ч гэсэн яг ингээд аваад үзэх юм бол яг ингээл бусад улсаас хоцроод байгаа те байхгүй үйлчилгээ яг үндэ байхгүй байгаа. Хамгийн гол нь цогц байдлаар тасралтгүй байдлаар явах нь айгүй чухал. Тэгээ одоо юу гэдэг 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа боловч үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудынх нь нэгдүгээрт одоо тоо бага байна. Хоёрдугаарт одоо бас үйлчилгээ бид нар үзүүлээд байгаа ч гэсэндээ мэдхгүй чадахгүй чадварчих юмнууд ч гэсэндээ бас нэлээдгүй их юм бол байгаад байгаа гэж бол би бас хараад байгаа. Зэрэг жаалам захирал. Тийм нөө за ерөнхийдөө бас миний бодож ирсэн гэжтэй ер нь бол тийм ажлын байрны даатгагчуулагчийн үйлчилгээ энэ мэрэгжил одоо шинээр бий болсноор тийм ажил мэргэжлийн ангилд ороод ажлын байрны даатгагчуулагч гэдэг мэрэгжил шинээр одоо 2022 оноос бэлтгэгдээд нийт одоо 300 хэдэн ийм мэрэгжилтэн бэлтгэгдсэн байгаа. Даатгагчуулагчийн мэрэгжилтэн. Тийм тэгэнгүүт харин ингэснээрээ бид нар нөгөө даваа тал болж өгсөн. Тэгэхээр ажил олгогчид одоо нөлөөлөх тийм мэдээж бизнесийн байгууллага учраас тэр хүн тухайн байгууллагын хуурд хүч ашиг тий бүх юмаа одоо хангах ёстой шүү дээ. Тэгэхээр нөгөө иргэн болон аж ахуйн нэгжийн аль аль талын тэнцвэртэй байдлыг хангаж одоо аль аль талд нь дэмжлэг үзүүлэх ийм үйлчилгээ өгсөн. Ийм үйлчилгээ гарцсан. Тэгээд яг одоо яг даатгагчуулагчийн үүрэг бол мэдээж нөгөө тухайн хүнийхээ одоо хүсэл сонирхол, ур чадвар, бэрхшээлийн онцлог тохирсон ажлын байрыг хайж олно. За энэ ажлын байрыг хайж олоод тухайн одоо ажил олгогчтой холбоо тогтоогоод тухайн хүний одоо танилцуулна, ярилцлаганд оруулна гэдэг ярилцлаганд орохоос эхлээд ингээ хамт ажиллаад эхэлж байгаа байхгүй юу. За энэ хугацаанд яаж байгаа вэ гэхээр ингээд ирэхээр тэнгуүдэ тухайн хүнийгээ шууд одоо ярилцлага өгөөл ажилд оруулаад орчихгүйгээр иргэн болон аж ахуйн нэгжид одоо алинд нь одоо хүндрэл аль талд нь одоо тодорхой хэмжээгээр яг ингээд анх орж байгаа юм чи аль талд нь хүндрэл учрын те тэрэн дээр нь хоёр талд нь зөвлөгөө өгөөд холбоон жуулчлаад доктортой байдлыг нь хангадаг юм үйлчлэг байхгүй хангаад ингээд ажиллаа явцдаг. Тэгээ яг эхлээд одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажил яг ажлын байран дээр нь очингууд мэдээж хүний нөөц нь бол яг аж ахуйн нэгжийн хүний нөөцийг ерөнхийдөө хөвчлэн бас бэлтгэсэн. Нэлээд бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хүний нөөц нь бол ойлголттой тий хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харьцах ойлголттой иргэнийг квота биелүүлэхийн үүднээс одоо авах хүсэл сонирхолтой юм байдаг. Тэгэнгүүтээ тэг хүний нөөцөөсөө гараад нөгөө тухайн алба нэгжинд нь очдөг тий алба нэгжид нь очингууд жинхэнэ нөгөө хамт ажиллах орчин болон хамт ажиллах хүмүүс төр очдөг. Тэгэнгүүт тухайн хүмүүс маань нэгдүгээр нөгөө тухайн албаны одоо дарга байд юм уу те яг ойлголтгүй байх юм бол энэ хүн одоо чадах юм уу та те жоохон ихтгэл муутай байдаг. Аль эсвэл зарим тохиолдолд надад бол ингээд татгалзаад явуулсан ч тохиолдол манайх хөгжлийн бэрхшээлтэй байхгүй. Манай ажилч ерөнхийдөө ийм штэ гэл те арай чадахгүй хаа гэж бодож юм ч гэдэм. Тэгээд тийм тохиолдолч байдаг. Тийм учраас бид нар яадаг вэ гэхээр эхлээд нөгөө аягуулсан эерэг болон нөгөө хүнийхээ талаар бэрхшээлийнхээ ойлголтын талаар тэгээд яаж одоо энэ хүнтэй уялдаа холбоотой ажиллах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлээд
тэгээд иргэнээ оруулаад хоорондын харилцааг нь одоо харилцаа уялдаа холбоог нь хангаад ингээд ойлголцлыг ямарч ойлголцод хүргээд ингээд явдаг байгаа. Зүгээр тулгамдж байгаа юм аа ийм асуулт тулгамдж байна яг ажлын байран дээр очиход гэдэг ер нь хэлж байгаа тохиолдол юу бэ? Ер нь юу алин дээр нь одоо магадгүй удирдлагуудын хандлага байна уу? Эсвэл тухайн ажиллаж байгаа ажилтнууд байна уу? Эсвэл хийж байгаа ажлаа хийж чадахгүй түүрдэж байгаас болж байна уу? Эсвэл нэг ажиллах орчингоосоо болоод байна уу? Ер нь хэлэхдээ ер нь юу гэж хэлэх юм? Ер нь яг тулгамжтайгаа асуудал юм. Мэдээж нөгөө хамт олонны орчин бол айгүй их нөлөөлдөг. Тийм хамт олонны орчин нөлөөлдөг. Одоо тэрнээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд яг нөгөө тухайн албан нэгжийн ойлголт албан нэгжийн яг албаныхын дарганы эндээ ойлголт хандлагын асуудал байна. Тухайн хариуцж ажиллаж байгаа хүний тэр айгүй чухал. Тийм. Тэгээд мэдээж нөгөө нэг бэрхшээлийн хэлбэрт тохирсон тохируулгын орчин, хүртээмжийн орчин бас нөлөөлнө. Тэрийг тэгээд нөгөө бодлогын хэмжээнд юм уу тодорхой хэмжээгээр нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд маань бас зохицуултыг дор нь хийгээ явдаг. За та хоёр маань саяных дээр санал болоо гэж. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг хүн чинь ер нь бол аж ахуйн нэгж байгууллагууд их хвчлээ юу гэж хэлдэг вэ гэхээр яна манайх хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт авахгүй. Тэгээ наа хүн чинь чадахгүй хаа манад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн хийж чадах ажил байхгүй ч гэдэг юм ингээд хүн чинь нөгөө мэдэхгүй юмнаас айгүй хайцтай байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол аль болох нөгөө ажил олгогч дээр бол бид нар ийм сайн жишээ байна тий яг одоо танах шиг одоо жишээ нь би номин дээр очиод уулзалт хийж бол миний дэлгүүр дээр яг ийм тэрхэн зэртэй эсвэл ийм сонсголын бэрхшээлтэй хүмүүс ийм ажлыг ингээд айгүй сайн хийж гүйцэтгэж байна гэдэг ингээд аж ахуйн нэгжүүдийн тэр айцыг арилгах нь бидний хувьд айгүй чухал байгаа байхгүй. Хийж чаддаг шүү. Маш олон хийх юмтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш олон давуу тал байдаг, маш үнэнч байдаг, маш шударга ажилдаг, тийм маш тууштай байдаг. Энэ чанаруудыг нь бас ойлгуулах юм бол тэнд аягүй сайн эерэг харилцаа үүсчдэг. Тэгээ манай ер нь монголчууд чинь тийм бас ингээ аягүй хүнд тусламжтай зан чанартай. Тэрнийхээ хүрээнд бол яг энэ хүн чинь ийм одоо онцлогтой энэ дээр нь л жоохон дэмнэдэг өрөө гэхэд бол яг тэр хамтраад ажиллаж байгаа хүмүүс нь аягүй сайн дэмжлэг үзүүлээд ингээд бас аваа явждаг сайн жишээнүүд бол бас нэлээд их байгаа тийм. За. Тэндээ зохиолч ингээд та ер нь юу хэлэх вэ? Манай төрийн бас байгууллага сая одоо нөгөө юм контентууд хийж хүлээлгэж өгч байна л да. Ажлын байрны сайн туршлагын. Тэгээд яг хуу тэр 4 компани орсон. Өмнө нь бас 5 компаниар хийжсэн. Манай одоо толгой одоо Монголын толгой компаниуд бас тэнд оролцож ирсэн. Одоо сая бол бас нэлээд ингээд хайлт хийж 4 компани ингээд орлоо л доо. Тэгээ үнэхээр ингээд хийж ахтаа бол үнэхээр бахархдаг, баярлдаг. Ингээд сэтгэл ингээд бүр ингээд яагаад байдаг тийм ингээд одоо тэр тухайн компаниуд бол бас айгүй их тийм сэтгэл одоо хичээл зүтгэл гаргасан байдаг. Тэгээ өөрөөсөө одоо жишээ нь job coach бол одоо сая сүүлийн хэдэн жил ингээд гарч ирсэн биз дээ тийм ажлын байрны тохируулагч нар гэдэг. Тэгээд эхний видеон дээр энэ төр бол тэр чи одоо 21 22 онд ч үлээ. Тэгэхэд бол тохируулагч нар бол гараагүйсэн. Тэгээ биднэрт ямар ч мэдлэг ойлголт байхгүйсэн. Гэтэл тэр компаниуд өөрөөсөө тохируулгуудаа хийцэн байсан. Зөндөө олон хүмүүсийг ажилуулдаг компаниуд оролцож байсан. Тэгээ өнөөдөр 25 онд хийхэд бол бас л мөн яг тохируулгуудаа аваагүй боловч тохируулагч нараа аваагүй боловч яг өөрсдөө тохируулга хийсэн компаниуд оролцож байгаа хгүй. Тэгэхээр нэг талаасаа бол тохируулагч нар бол айгүй хэрэгтэй байгаад байна. Тийм зах зээл дээр айгүй хэрэгтэй байгаад байна. Энийг компаниуд айгүй сайн өлгөж авах хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. Сайн энийг олж мэдээсэй гэж боддог. Тэгээд 300 гаруй хүмүүс гэдэг бол их хангалттай их хүмүүс байхгүй тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байранд тохируулах хүмүүс бол тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс иргэдчихсэн өөрсдөө бас өөрсөндөө ихтгэлтэй тий. Ингээд энэ хөтөлбөрүүдээр яваад ажлын байрны тохируулагч нар гарцсан байна гэ. Бид нар ингээд энэ тохируулагч нарыг аваад уулзаад энд нь оролцоо явъя гэдэг бас ихтгэл зүтгэлтэй байх хэрэгтэй. Одоо 25 онд чинь бид нар бас өөр болж ирээд байна гэ. Бид гурван ярианд бас ингээд дурддагдаад байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд явах хэрэгтэй. Тэгээд компаниуд ер нь бол гэхдээ хандлага ойлголтын мэдээллийг бас аягүй сайжруулах хэрэгтэй. Тэгээд одоо янз бүрийн арга үйж болно шүү дээ тий. Одоо телевизээр бид гурван жишээний ярилцлага өгөө сууж जैन тий. Тэгээ 20 дугаарт видео контентууд явах. Эсвэл одоо компаниудаар очиж одоо уулзах одоо яг тийм одоо хилцүүлэх хийх өрнүүлэхтэй юу нь болохгүй байх тий. Юун дээр нь бид нар яах вэ ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо ингээл энэ тэнгүү одоо ажлын байрны талаарх одоо постэр янз бүрийн юмнууд наах ч юм уу хүмүүст илэрхийлэх ч юм уу те янз янзын гоё аргууд байж болно л доо. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээр хүмүүсийн бас компаниг хандлагыг өөрчлөх хэрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ч гэсэн хандлагыг бас өөрчлөх хэрэгтэй. Тийм тэгээд тэгжээж бид нар одоо
цаашаал явах бах л та. Энэ тохируулагч нар гэж одоо яг ямар хүмүүсээр нь ажиллаж байна? За яг тохируулагч гэж хэлэхгүй л байгаа юм л да. Яг амар тий ажлын байрны дадлагжуулагч гэж байгаа юм. Тий. Тэгэхээр нөгөө энэ хүмүүс болохоор ер нь бол төслийн хүрээнд бол 16 тренер багш бэлтгээд тэр 16 тренер багш маань бол 350 хэдэн одоо яг ажлын байрны дадлагжуулагч бэлтсэн. За шууд одоо ажлын байрны дадлагжуулагч хийхээр бол бас бэлдээгүй. Ягаад гэвэл энэ чинь нөгөө 3 талт харилцаа аваад байхгүй тий. Ажил олгогч байна. За мөн одоо төрийн байгууллагынхан мэдж явах хэвээр тэржээж дэмжинтэй гэд тэгээ ажлын байрны дадлагжуулагч гэд тэгэхээр бол ер нь саяын тэгээд одоо юу гэдэг ажлын байрны дадлагжуулагчийг дэмжих хүрээнд бол бас энэ сайдын тушаал удирдамж гараад тий одоо бас санхүү мөнгөний хувьд бас нэг цагийн үнэлгээгээр тариф тогтооцсон хэрвээ бид хөгжлийн бэрхшээлтээр дэмжлэг үзүүлээд ажиллах юм бол бас төрөөс дэмжлэг байдлаар ингээ мөнгө авах тийм зохицуулт энэ төр бол бас хийгдсэн. За тэгээд энэ 25 онд бол бас 13 байгууллага 18 job coach бол бас гэрээлээд бас ажиллаж байгаа юм байна. Тэгээд энэ job coach нар бол ер нь ингээд цагийн тооцоодч тэр нэг одоо job coach ажлын байрны дадлагжуулагч бол одоо 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 6 хүртэлх сарын хугацаанд бол ингээд ажилланаа гэд ингээд бас дүрм журм бол айгүй сайхан тодорхой гарчихсан. Тэгтэл бол бас нөгөө талаар юу вэ гэхээр бас яг ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөгөө 6 сар нь бас хүрэлцэхгүй тохиолдол айгүй их байгаад байгаа тий. Одоо үүдээ нөгөө хүнтэй ингээд 6 сар ажилласан ч гэсэндээ би нөгөө тохирсон ажлын байранд нь зуучлж чадахгүй байх тохиолдол бас их нэлээдгүй энэ төр гарч байгаа. Тэгэхээр ер нь одоо нөгөө төрөүний отгон туяа зохиолч хэлсэнчлэн те ерөөсөө ингээд хүүхдийн боловсролын баг боловсрлоос нь л анхаарахгүй бол насанд хүрчлээ одоо хөдөлмөр эхлэх болчлоо гэдэг ингээд гинт нийгэмд гарч ирж байгаа хүмүүс чинь ямар ч одоо хөдөлмөрийн те юу одоо чиг баримжаа байхгүй ийм хүмүүс бас ирэх тохиолдол айгүй их байна. Тэгэхээр бол бас хүн хүнд нь тохирсон байдлаар хэдийн хугацаанд ажиллах уу гэдэг бас тэр айгүй юм бас уян хатан баймаар юм шиг бас санагдаад байгаа. Одоо яг энэ шинэ сургалтын төвүүд дээр тий одоо шинэ инкубатор төвийн ийм төвүүд дээр одоо янз бүрийн бэрхшээлтэй хүмүүс байгаа даа шүү дээ. Жишээ нь одоо тэрэгэнцэртэй за эсвэл одоо сонслын бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй аутизмтэй яг ийм бэрхшээлтэй хүмүүс дээр иймэрхүү жишгээр тий олон улсын жишээ нь иймэрхүү жишгээр ингэж ажиллаад одоо аутизм бол жишээ нь бүр багаас онцлогдсон тий тэр хүмүүсийг багаас нь одоо магадгүй эсрэгээс ямар явсараа сайжирж байгаа тохиолдол ч гэсэн байна шүү дээ тий ингэж ажиллах юм бол иймэрхүү чиглэлийн ажилд ингээд зурчлах за нэг талаа одоо тий магадгүй одоо харааны бэрхшээлтэй хүмүүс маань тий протерин байдаг юм уу иймэрхүү ажлууд нэг талаа харахаар ийм ажлууд байна. Энд нь ингэж бэлдээд ингэж ажил зулжлаа гэсэн иймэрхүү юмнууд ихээр. Би бас яг энэ салбар руу анх ороод ажиллаж байхдаа яг тань шиг юм бодолтойсэн байхгүй юу? Үгүй одоо ямар хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар ажил хийж чадах юм те? Тийм жагсаалт юу н гаргаж чаач гэдэг би яг хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн ерхий газрын дарга дээр орж исэн. Гэтэл бол эн чинь ерөөсөө нөгөө хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй те? Одоо нөгөө яг л нэг юм шоглоо бүглэх гээд ам шиг яриад байгаа байхгүй бид нар те? Ямар хүн юу хийж чадах юм яг тэгэх юм бол тэнд л очиод оруулчих гээд. Гэтэл бол тийм бол байхгүй. Хүн болгоны бэрхшээлийн онцлог өөр, ур чадвар өөр тий. Тэгээ одоо юу гэдэг ээж аав эцэг их багш нарын тэр хүмүүсийг хөгжүүлсэн байдал нь өөр байдаг учраас тэгэх бол бас яг тийм юу бол байхгүй юм байлээ тийм. Төгсөлтөв сургалт гэдэг юм уу яг тийм юм бол байхгүй гэж болох уу тэр нь. Тэгэхээр яг л нөгөө хувь хүн бүр дээр нь л одоо ажиллана гэсэн үг тийм. Нэг төвдөр одоо олон янзын бэрхшээлтэй хүмүүс ирнэ гэсэн үг. Онцлол тийм байна гэдгийг нь тийм онцлогоосоо гадна ярилцлага хийгээл тэр хүнээ үнэлээл тэгэл жишээлбэл үнэлээгээд нэг өдрийн дотор ч юм уу нэг өдрийн дотор ч юм уу ярилцлага хийхгүй магадгүй одоо манай тэр над дээр ирж үйлчилж байгаа хүн бол 7 хоногийн турш тий нэг 14 хоногийн турш магадгүй 7 хоног ингээд ажлын 5 өдөр ингээд ирж иж би тэр хүний нэг нууц мэдээллийн ч юм уу би олж авч чадчих байгаа байхгүй юу. Тэр хүнтэй арай ингээд ойролцоо харилцаа үүсгэж иж тэр хүн ямар зан чанартай ямар одоо гэр бүлийн харилцаа нь ямар юм те энэ хүний тийм өөрийнх нь яг чадамж нь одоо яг хаана байгаа юу байгаа юм гэх мэтчлэн ямар чадамжтай гэх мэтчлэн энэ мэдээллүүдийг аваад магадгүй ингээд цаашлаад ингээд цаг хугацаа гэх юм бол магадгүй нөгөө дотоод одоо орчин тий мэдээж бид нар нууцлалын хэмжээнд харилцан нууцлалынхаа одоо юуг чандлаа хадгална л да тий тэгэнгүүт одоо жишээлбэл ямар асуудал байгаа энэ хүнд гээд энэ мэдчлээ ингээд үнэлгээнүүдийг ярилцлагыг ингээд үнэлтээ хийгээд баг багаар ингээд төлөвлөгөөнийхөө дагуу төлөвлөгөө боловсруулад тэр хүнээс гарсан чадамж суултал даваа тал юу гэдэг нь тий тэрэн дээр нь үнэлгээ хийгээд яг тэр нэг ажилд ороход нь одоо шинэ бид нөгөө хөдөлмөрийн харилцаанд орохдоо гэрээ энэ төр байгуулдаг шүү дээ тийм тэр зарим одоо шинэ ажил олгогч талаасаа нөгөө цалин мөнгө нүгдэггүй ажилд нэг иймэрхүү асуудал гараад идэг чинь энэ тал дээр юу нь яаж дэмжлэг түрүү бас яг хууль эрх зүйн талаас нь яг ажилд ороход нь бас зөвлөгөө өгдөг гэд хэлжсэн л да. Тэгэхээр энийг бас ажлын байрны дадлагжуулагч нар бас ер нь бол нийлээд анхаарч ажиллаж байгаа хгүй ямар одоо тий
одоо энэ үйлчилгээ авч байгааг ач холбогдол нь тэр. Одоо Монголд ч гэдэг юм зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхгүйгээр ер нь одоо бас л ингээл нэг хөдөлмөрийн ч юм уу те мүлжлэгт ингээд нэг 2-3 хоног дадлагч гэдэг юм ингээл мүлжлэгт өртцсөн. За тэгээд дээрэс нь яг энэ нэг зорилттой бүлгийн иргэчин бол эрэгтэй айгу итгэлгүй ирдэг байхгүй. За яг та намайг ажилд оруулах юм да үгүй мүү те. Яг би одоо тийм л цалинтай ормоор байна ч гэдэг юм уу гээд ингээд ирдэг. Тэгэхээр бол яг ингээд бид нар үйлчлэгээ үзүүлээд энэ хүмүүс маань ингээд хөдөлмөрийн зах зээл дээр гарахад бэлэн боллоо гэсэн үед бол бид нар яг очиж тэр хөдөлмөрийн гэрээн дээр нь хүртэл оролцож бас ингээд тайлбарлах, таниулах те. Би надаар үйлчлэгээ авсан бол тэр байгууллага ч гэсэн надаас үйлчлэгээ авсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зохицуултанд нь ч гэсэндээ би бас оролцож бас одоо юу гэдэг те. Хэрвээ үнэхээр одоо тэр хүн хөдөлмөрийн мөржлийг явуулж байгаа бол бид нар тэр асуудлыг нь шийдэлцэж хөөс өөр арга бол байхгүй. Тэгээд ажиллаж явах явцдаа мэдээлэл өгнө шүү дээ. Байнга холбоотойгтой. Тий, байнга холбоотой. Ажилд оруулаад бид нэр орхихгүй байхгүй. Энэ ажлын байрны дадлagчуулагчийн нэг юу ч юм болохоор 2 төрлийн л дэмжлэг үзүүлээд байгаа юм бид. Ажилд орохын өмнөх дэмжлэг гэдэг нэг 5 үе шаттай дэмжлэг үзүүлээд дараа нь бол ажилд орсны дараах дэмжлэг гэдэг ингээд ажилд оруулаад орчих юм бол нөгөө л нэг хөдөлмөр зууч болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бол ажилд орсны дараах дэмжлэг нь ажилд орчхоод ямар цалин аваад байгаа юм те мөн одоо цаашаа албан тушаал ахих боломж юу нь байна уу? Өөр ажил чилжээ ажиллах чавал тэрэн дээр нь хүртэл бас дэмжлэгүүдийг үзүүлэх. Ийм бол бас нэг юм шинэлэг үйлчлэгээс нэвтэрсэн. Тэгэхээр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө маш их юм эрэл агуулж байж те дэмжих төв дээр очиж ажил хайх мөн одоо энэ ажлын байрны дадлagчуулагчийн бас мэргэжлийн үйлчлэгийг бас аваасаа гэж бас уриалмаар байд. Утганд бай зөвхөж одоо ер нь ийм өөр өөртөө те ингээд ажлын байр бий болгох боломж нь ер нь хэр байдгийг. За өөртөө ингээд ажлын байр бий болгоё гэхээр тодорхой хэмжээнд бидэрт бас нөө хөрөнгө санхүүгийн асуудлаас хөндөгдөн тий. Энэ тал дээр та бас нэг өөргөө санд бодлыг хуваалцаач. Танаа дээр ирж байгаа бас та хоёр маань бас өргөжлүүлээд ер нь тий өөрөөсөө ингээд нэг танахаа сураад ажлын байр бий болгоё гэдэг саналууд ер нь хэр ирдэ. Энэ дээр та хоёр маань бас өөрөөсөө санал бодлыг. За эхлээд тунтай yazгаач. Тий. Хуваарь хөлмөрлж байгаа иргэд бол нөгөө ажилд орцсон хүмүүсээс бол бараг илүү баха. Тийм та судалгаараа би тэгж харж байсан санагдаж байна. Хуваарь одоо багахан юм хийх ч юм уу тэгээ гэрүүлийн хэрэгцээ одоо гэрүүл нь одоо нэг юм хийдэг бол тийм бизнес хийдэг бол одоо тэр гэрүүлийнхээ бизнесийг дэмжиж оролцох байдлаар одоо яваад ирсэн тийм тэрийг үргэлжлүүлээд бас өөрөө хийх ч юм уу ийм байдлаар одоо зах дээр 8 хийх ч юм уу тийм янз янзын байдлаар хуваарь юм хийж байгаа улсууд бол бас нэлээд их байдаг баг. Тэгээ би өчигдөр бас ингээ ийм нэвтрүүлэгт орох гэж байгаа та нар ингээ саналаа хэлээрээ гэдэг ингээ ингэсэн чи харин ер нь бол ингээ зах дээр ажиллаж байгаа одоо худалдаа 8 ихт бол одоо юу гэдэг өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол ерөөсө зээл олгогдохгүй байх ч гэдэг юм уу те зээл бол ингээл ерөөсө шууд одоо надад ч гэсэн тулгамддаг зээл ерөөсө олгогддоггүй ханаас ч ирэхгүй. Тэгээ одоо төсөл хөтөлбөрөд хэрэгжээд байгаа гэх боловч нөгөөх нь одоо үр өгөөж их бахтай тий сургалтууд явж байгаа боловч одоо хуучин л нөгөө явагддаг байдлаараа одоо тий нөгөө хэдэн хүн ирсэн гэд гарын үсэг зураал одоо ингээд өнгөрөх байдлаар явагдаад идэг. Одоо тэн дээр ядахнаа л одоо жишээ нь зохицуултууд шинээр гарч ирэх юм бол одоо жишээ нь одоо яадгийн одоо ментор хөтөлбөр явагддаг ч юм уу те одоо тухайн одоо дүүрэг одоо жишээ нь 10 хүнийг одоо бизнес одоо хөгжилтөнд туслах гэж байгаа бол одоо үнэхээр ингээд ийм бизнесийн одоо би менторуудтай ажиллуулах ч юм уу те тэр зээл нь үнэхээр одоо тэр хүнд хүртээмжтэй байна уу өнтер гэдэг тэр судалгаа хийх ч юм уу те иймэрхүү байдлаар энэ тэр ажиллаж эхлэх энэ бас шаардлагатай байх гэж би зөвхөн тэр хүмүүсийн тэр нөгөө бичсэн комментоос хараад дүгнж үзэж байгаа байхгүй юу тэгээд тэгээ ер нь бол төсөл хөтөлбөрт байсан ч гэсэн одоо маш бага хэмжээгээр өгөхтэй төсөл хөтөлбөрийнх нь өөрийнх нь одоо тэр явцсан маш их олон юм шаардах те бичиг цаас олон одоо ирж очихыг шаардах ч юм уу ийм энэ төр байдлуудаас нөгөөж их багтаа учраас тэр хүмүүс оролцохгүй тийм дүүргүүдээс зарлж байгаа тэр бизнес хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэгчдийг дэмжих тэр төсөлд бол оролцохгүй үр дүнгийн одоо ингэж үнэлж гин тэгээд одоо өөр байгууллагууд өөр төрлийн бол бас тийм бизнесийг дэмжих одоо тийм төсөл хөтөлбөрүүд явагдахгүй байх жишээтэй тэгээд хуваарь эрхлэх бизнес эрхлэгчдийг бас нэг хамгийн гол нь бол бас одоо татврын одоо нөгөө орлогын 1% нөгөө татврын 1% илүү нөгөө яах чөлөөлөх одоо томоохон одоо компаниуд дээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо бараа үйлчлэгээ нийгэмд хэрэгтэй зүйлүүдийг ингээд авсан тохиолдолд одоо эсвэл одоо томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байж болно шүү дээ тий энэ одоо зүйл дээр нь одоо санхүүжилт өгч гаргасан бол одоо татвараас нь одоо 1% нь чөлөөлөх ийм энэ төр одоо хууль тогтоомж байна мөн одоо 144-ийн 4 гэдэг төлбөрийн хууль дээр бас нөгөө компаниуд бараа бүтээгдэхүүний хувь иргэний одоо бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол одоо нөгөө ажлын байранд авсантай адил одоо за одоо дүүцүүлнэ гэдэг ийм одоо
журам байдаг байхгүй юу. Тэгээ энэ журам маань одоо хэрэгжихэд бас айгүй хэцүү байна гэж бас хүмүүс бичиж байна. Яагаад гэвэл би ч гэсэн өөрөө бас тэгж үздэг. Тэгээ компаниуд бол одоо хувь иргэнтэй бас харьцдаг. Харьцахгүй байна. Тэгээд компаниараа очихоор одоо нөгөө компаниар орох тийм заалт байхгүй 144-4-т зөвхөн иргэнгээд оруулсан. Инхээр нөгөө иргэд бол одоо аж ахуйн нэгжээрээч одоо юу гэдгийг те нөгөө компанитай харилцахад хэцүү. Тэгээд иргэнгээ явахаар одоо иргэн гэдгийг чи одоо бас жоохон үнэлэмж бас бага байгаад байна шүү дээ те. Иргэн үедээ гарын хэсэг зурхтай ийм асуудлууд бол тий. Үнэхээр одоо ярилцмаар бид гур дөрөв одоо энэ сэдвэр ингээ ярилцаад бол нэлээд удаан бас ярилцахаар харамсалтай манай бас эфирийн цаг дуусж байна. Ингээд зочтой бас хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Та бүхний бас хийж байгаа зорж байгаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ энэ хүрээд ярилцлагын цаг маань өндөрлөж байна. Ингээд анхаарлаа хандуулж хамт байсан та бүхэнд баярлалаа.